Намайхан сургууль миний амьдралд маш их өөрчлөлтийг маш их олон анхаарч амжилтууд. Үнэхээр гаргуулсан сайхан надаас. Энэ сайхан сургуулиар овгодож боо их багш ийм сайхан ой нэг хүнтэй ийм сайхан ажлыг анх гашиж байж байлаа. Ийм сайхан автогарыг үзсэн сургуулийн хамт олонтой би үнэхээр баярлж байгаа юм аа. Хатанбаатар 8 дахь сургуулийн хаалгаар орж ирлээ. 8 дахь сургууль босоод тийм эмоцыг л үзүүлдэг хүн байсан шүү дээ. Хаалгаар ороод ирэл яах вэ? Хаалгаар ороод ирэнгүүт бүгд л ингээл тэрвэл нисэл иглэн шүү дээ. Тэгээд нөгөөд ч орж ирээд одоо ингээл тэгээд ингээд бүгд юм яриад тэгээд амьдралаа яриад гэртээ ч ингэснээ яриад тэгээд одоо чи инээ тэрэгээл бүх юмээр 8 дахь сургууль ерөн бол Хатанбаатар өгш орж ирэнгүүт 8 дахь сургууль ерөн байх хугацаанд 8 дахь сургууль бол ерөн бол одоо юу гэдэг бидний төсөөлж байгаа бол ерөн бол ингээд шуу ингээд нэг дээврээ дэлгээл те тэнгэртэй гараад аж аргалтай байх тэр мөчийг л ерөн бол мэдэрдэг байсан. Тэр хүн одоо ч гэсэн 8 дахь сургууль их гэдэг овгоороо явж л байгаа тэр нь айгу бахархгүй штэ. Захирал маань бодож захирал маань яг өөрийнхөө сүлд дуртай. Тэгээ яагаад ч юм одоо сэтгэл ичүүд бас буштай баялаа бас яг өөрийг нь ганц сайхан сүлд дуртай яг өөрийнхөө өрөөнийх нь үрдэнгээ сайхан тоочмоор. Бахарахгүй байх аргагүй. Тэгэхээр яг 8 дахь сургууль дээр авчирчаад тэгээд одоо миний хүүхэд одоо мөнгөө яаж зарцуулаад яаж орон гэртэй болох вэ? Яавал одоо өшөө сайхан одоо энэс дандаа та нар энэ дотор амьдран гэж юу ах вэ? Өшөө орон байртай болох тийм энэ дотор аяг зөвлөө үзсэн. Тэгээд би тэр бодчихсон байхгүй юу? Өгшөө хоёулаа ер нь дандаа ямар 8 дахь сургууль дээр амьдрахгүй тийм энэ болдог шиг хэлсэн үг байна. За хоёулаа ах мөнгө цуцаад сурлаа ямар ч хэлсэн хоёулаа нэг тустай ямар ч нэг гарах юу яа гэсэн тийм бодлыг анх болдог шиг яасан шүү өгсөн шүү тэр нь одоо тэгээ би тэр бүх мөнгө ингээд цуглуулад 2 жилийн нэг жил гарны дараа гэцэр чинь бас яг ингээд болдог шиг хэлээд мөнгө цуглуулад яг энэ буудалд 8 катарт авчихсан байхгүй тэгээ болдог шиг тэр хоёулаа орж ирсэн талбарлахаа үгүй хэлжсэн би ч бас тухайн үед жоохон нулимс гаргаж яасан одоо ингээд танд их маш их баярлалаа битэрийн амьдралыг ойлгоод битэр аягүй гой зөвлөгөө өгөөд одоо битэр өөрийн гэсэн ор хоронтой болоод ингээд 8 дахь сургуулиасаа ингээд тусгаалаад өөрийн гэсэн голонтой гэдэг ингээд батраах гэж байна гэсэн чинь болдог чинь бүр баярлалаа бүр тэрч аваад битэр миний хүүхдүүд ийм л ах хэвээр миний залуучууд гэдэг чинь ийм л ах хэвээр та нар та хоёр бол яг ингээд зөв сэтгэлгээгээр зөв амьдрч чинь хоёр өшөө сайн явна миний хүүхдүүд гэжсэн чинь болдог штэ бас болдог шараа захиалаараа маш их бахарах хэвээр ерөөсө хүний эцэг хүн ямар сургаал хайрладаг одоо үр хүүхдтэй яаж захиддаг яг л тэр байдлаар зөвхөн одоо энэ сургалт гэхийн хажуугаар амьдралын аав сар юмнуудыг маш чухал юмнуудыг хэлцүүлдэг хүн байсан шүү дээ. Болдог шуулууд өстэй мундаг удирдахч байсан байхгүй. Тэгээ энэ сургуулийг өстэй зүгээр л нэг би одоо шинэ сургууль байгуулж байна. Энэ тэндээс багш нар ирнэ гэж хандаагүй байхгүй. За би хаанаас ямар багш авах вэ гэдэг айгүй нарийн тооцсон байхгүй. Болдогч өөрөө боловсролын газрын дарга байсан. Тийм учраас хаана одоо ямар чадвартай ийм багшлар одоо байдаг лээ гэдгийг 10 хуруугаас мэддэг. Тэгэж өөрөө одоо нэр хүндтэй. Тийм учраас энэ сургуулийн багш нарыг энэ тэндээс авахдаа дандаа одоо сургуулиудаас тийм одоо шилдэг багш нар энд ирсэн. Жишээлбэл энэ сургуулийн анхлан зохион байгуулагчид нь Човдмын Ямба гэдэг одоо хот хөдөөд захирал байсан ийм дурсгалтай захирал байлаа. Вааны Дашим гэдэг бас одоо хөдөөж өсөн сүүл төмөрзмийн сургуулийн захирал энэ байсан энэ дурсгалтай захирал байлаа. За буян дэргэлийн Мэдрэ энэ бас одоо хөдөө сумж өсөн төвч өсөн ийм захирлууд энд одоо цугларсан. Энэ болдог шин арга байсан. За тийм учраас тэр одоо улсууд ингээд өөрсдөө зөвлөрөөд энэ сургуулийг одоо хөл дээр нь босгоход оюун санааны хувьд санаа сайхан нэгдэж байсан байлгүй тийм ээ. За тэрнээс гадна сургуулиудын мэрэгжлийн багшлараас одоо тийм одоо нэрд гарсан тодорсон ийм багш нарыг энд цуглуулж байсан.
За тэнд олон багш нар би тухайлбал одоо манай биологи оюун байна. Химийн уран чимэг байна. За гэх мэтчилэнгээр тэгээд тэр залуу багш наран төзөндөө хэлж байсан. Тэгээд бид нар ч одоо тэтгэл гараад ингээд харах юм бол бас аюулгүй том хөдөлмөр харагдаж байгаа байхгүй юу? 89 оноос эхлээд одоо би 1989-с 2020 он байгаа. Тэгэхэд яг бүр бүх хөлийн байдлаар тасралтгүй өөрөө төрүүлээд хүүхдэнд төрүүлсэн манай химийн, физикийн, биологийн, газар зүйн, математикийн багш нар байгаа байхгүй юу? Миний багш нь Бадарч багш. Тэгээд намайг чи яасан дураараа 8 дугаар сургуульд очиж хан уул руу яв гэд намайг хан уул руу явуулаад. За би чи энд орчод байжсэн 2 өдөр хан уул дээр очиж гадаа ажил хийж хороо мороо зөөгд байжсэн чинь захирал намайг эргүүлж дуудаад Бадарч мэддэг юм уу чи яах гэж тийш явж байгааг загин чиж эндээ авчирч ирсэн. Би чи дээр нөгөө нэг мэдхгүй одоо залуу байсан болохоор дарга Бадарч багшийн дарга шүү дээ. Өвний дарга байлаа. Тэгээд дарга болохоор одоо даргын хэлснээр л явж байгаа дөрөв. За би 1992 онд анх байгуулагдахтлаа 1 сарын 1-нд ирсэн хүн шүү дээ. Анхны багш одоо баруун 2 дахь сургуулиас бид нар ч одоо би газар зүгээр би физикээр дулмжаа гэдэг багш явж ирсэн. Зургийн дугур багш. Орос хэлний Чимэд Цэрэн. За багаан ангиас Цэрлэн багш Загц Цэрэн гэдэг үтгэд энэ тосгод анх байгуулагдав. Анги аваад би ирж ирсэн. Тэр удирдлагын аргаар нэг одоо захирлна гэдэг нэг жоохон алдаа хийсэн байх бол тэрнийг авч шүүрч аваад аашил загнаад байна гэж байхгүй. Багш нарын өрөөнд нэг ийм жижиг самбартай урд өдөр нь багш нартай үүрэг даалгавраа өгөөд самбар дээр бичдэг. Өглөө орж ирэхэд тэрний зүр дүнгийн бичин. Тэгтээ тэрнийг одоо юу хараасан загинсан янз бүрийн одоо юу байдлаар хэлэхгүй юм да. Нэг тийм одоо өгөөцсөн маягаар сайн зүйлээ бол маш бүр тэнгэр толтол магтаад үчиж. Сар зүйлийг бол өгөөдөөд ер нь их л хүн эвгүй байдлаар дахиж тийм зүйл хязээж гаргахгүй байх байдлаар тэгээд бүр ингээд хүнийг бүр эвгүй байдалд ортол нь нэрийг бичихгүй ярина. Яг л намайг хэлээд байгаа юм шиг, яг л тэр нэг тэгсэндээ тэрийг хэлээд байгаа юм шиг биччихдэг байсан. Тэгээд тэр алдаагаа хийж хязээж давтахгүй. Тэр хүнд за би одоо тэрэн дээр ер нь үнэхээр учир дутагдaltaй ажилласан байна гэдгийг хэн ч гэсэн тэр бичсэнийг нь хараад ойлгоно. Тэрвээ өөрөө нэг жоохон болохгүй юм хийсэн бол одоо юу гэж бичсэн бол та гэдэг нэг жоохон холмогнаад хүмүүс гарсан байна тэрийг унших гай те. Эрүүл мэндийн өдөр гэж зохион байгуулж ирсэн. Энэ бол төгшийн одоо арга барил байсан. Энэ яадаг үсээс 7 хоногийн нэг өдрийн эрүүл мэндийн өдөр. Багш ажилчид бүгд одоо спортынхаа танкинд цуглараа. Аюу гой тоглолт бид нар тэр нэг ороо ингээд тоглож байсан чинь тоглоод хэлээд халууцаар ингээд амраад ижсэн байхгүй юу? Амраад ингээд бүгдээрээ ингээд суугаад усуух нь уугаад ундаа ах нь уугаад ингээд сууж байсан чинь гэл яа ертөстөө ингээд гүүгэл ороод ирэхгүй. Ингээд хаасан чинь гатнаа өгсөн. Тэр үеч юм яга ертөөд одоо яах гээд дотоороо өмссөн юм бид нар чинь бүгдээрээ ингээд сууж байсан чинь бүгдээрээ нэжгэн нэгээд нусаа нулимсаа одоо тэгээ уус дундаагаа цатлаа нэгээд бөмбөнд бол бүр байхгүй шүү дээ. Тэгэл ангалцал нөгөөд тэгэл яга ертөөдтэй хамаагүй зовгол. Тэгэл хүмүүсийн хөвчөөгөл тэгэл зарим ч энэгээл нөгөө эсрэг талынх нь бас алдсан шүү дээ. Тэгэхээр чинь янз бүрийн байдал үүсгэхэд бөмбөгөө зөхиод байхаар чинь тэгэл зарим нь ч уурлал энэ хатнаа гас гэж гарах юу болчих таана тоглолцсон. Бүгд хөсөө гартуулаад бие биенийг одоо явуулж одоо тэр ингэж хийлээ. Тэр дотороо бие бинийгээ таньдаг. Тэр чинь тэр эн чинь энэ ийм одоо зан харьцааны сайхан дотн шил тэн дээр бүрдэж байгаа юм байна. Тэгээ ийм ажил зохион байгуулж байсан. Энэ үл ерөөсөө ганцхан тэр үед л манай сургуульд л байсан. Одоо ч энэ үл хэрэгтэй л хэд бас. Зүгээр нэг биеийн тэр спортын талаас нь тэрнийг бодоогүй юм. Энэ юу гэдэг ерөөсөө газар хин хамт олныг бүрэлдүүлдэг шилдэг аргын нэг нь энэ байжээ. Гэр бүл шиг болчихж байгаа юм чи тээ. Тэгээд энэ анги маань бол одоо миний нэг гэр. Тэгээд одоо орж ирэл ингээд уулзж байгаа энэ хамт олон маань бол миний нэг гэр бүлийн хүмүүс шиг тийм л болчихж байгаа шээ. Захиргаадах алуудах тийм зүйлийг бид бас их сэрэлсэн л та бол захирал гэж байгаа юм.
Ер нь багш нарыг өөснөө ухамсараараа их ажил хийх гэх талын тийм яриах өөрөө шийдэг байсан. Тэр арчлал гэдэг чинь одоо ийм чөлөөтэй юм одоо хүсэл бодол мөрөөдөл одоо чөлөөтэй илэрхийлдэг одоо хүнийг тэгж ялгарлаа гадуурхдаггүй. Одоо би миний бодоор бол тийм байхгүй. Тэгээд тэндээс би юу мэдэрсэн гэхэлэр ардчлал гэдэг нь ерөөсөө тийм хүн ийм чөлөөтэй юм одоо илэрхийл одоо уран бүтээлч юм бол чөлөөтэй өөрийнхөө уран бүтээл чөлөөтэй гаргаж болно гэж ийм ойлголтыг төрүүлж чадсан. Тийм ч учраас би нэг тэр үед нэг тийм ирч хүчээр дүүрэн байж чадсан тэр үед. Дүүрэн байж чадсан. Яг намайг одоо чи бол надад ингэж хийхгүй, чи ингэж хийдгүй, чи хийх ёсгүй тэгсэн ийм тийм дарангуул тийм ийм одоо үзэл бодол байгаагүй тэр үед. Болж гачин байна сайн байна гоё янзын гоё ингээд өгдөөд хөгжөөгөөд одоо тугаар ярих юм намираад бай хийсэд бай хийсгээд бай гэсэн тийм л одоо эрч хүчтэй тийм ерөөсөө эрч хүчтэй явагдаад байсан. Юу шиг Ахмад багш шиг найз нөхөд шиг хандж исэн намайг яг дундын хичээл хэрэгцээр ирж чад хин Түмэн Жаргал багш нар бага ингээд хэрэгцэж байсан байхгүй. Тэгээ Түмэн багш бол бас хүн дэстэй айгүй тийм нөмөр нөөлөгтэй. Бас хүнийг сэтгэлээрээ дэмждэг залуу хүмүүстэй бас зөв чиглэн зааж өгдөг тийм одоо сайн багш байсан. Сайн багш өдөртөгч байсан. Тэгэхээр би Түмэн багшаагаа бас айгүй тийм түшиж ажиллаж эхэлчихсэн. Түшиж ажилтдаг байсан. Их хэмээх сурч мэдсэн Түмэн Жаргал багшаас. Тэгээ Түмэн багштай бол айгүй баярлж талархаж явдаг. Маш айдуухан зөөлхөн намуухан бараг бид нар ингээд хүмүүс ч ингээд хашгираад ярьж байхад Түмэн багш тэнд юм ярихад хашгираад ярил бид нар сонсохгүй чинь чимээгүй болж иж сонсохоос өөр аргагүй шүү. Тийм байдал хүмүүсийг чимээгүй өөрөө тэр өнгө хоолойгынхаа аясаар хүмүүсийг өөртөө ингэж татдаг. Тийм чадвартай. Яг нэг үг ярих би нэг зарим үед нэг гэр бүлийнхээ өмнөд жоохон маргадаг ч юм уу гэдэг жоохон маргаан үсэр ингээл жоохон тонирхаа одоо нэг залуу үйдэж байгаа нэг тийм хүн байдаг л. Тэгээд тонирхаад ингээл гэр орондоо ингээл олон цагаар очихгүй өрөөндөө урлаг зааданд ороод удаад гэдэг байсан байхгүй. Тэгээд байж чинь тэрийг маань ажиглаад харцсан. Тэгээ нэг өдөр наваг өдөө хань дуудаад өрөөндөө орж ирээд хаалгаад өгч чинь. Миний хүн наашаас би чамаас нэг асуу юм. Тэгээд нөгөө гिचэлээ эргэлж нараас ч хөгжин их багш нар чи айдаг юмэдэг тэр одоо загнаад ихэд байдгүй махад ямар ч юм нэг аав шиг маань ээж шиг маань ингэж ямар ч юм тэгж бодогддог байсан тэр үед. Тэгэхээр одоо би одоо энийг алдаа гаргах хэрэгтэй гэж л тэр яг тэр үед бодсон. Тэгээ би их томоотой бас хүлцэнгүүгээр ингээл суугаад яасан бай багшаа. За ингээл хүлээжсэн гэсэн чинь та хоёр жоохон маргалдаа юу гэж тэгтгээ. Тэгсээ багшаа би жоохон маргалдаа гэсэн. Чи тэгээд одоо хань ижлигээ бас зөвөр ойлгоод одоо ингээд яах хэрэгтэй сайхан бодоод багш хүний сайхан ууж сайхан сэтгэлээр энэ ямар учраас надад ингэж хандаад байна уу би одоо тэнд яах ёстой бодож байгаад би ингэж алдаахаа засах ёстой юм их ёстой юм ингээд чи өөртөө хүлээцтэй хандаад тэгээд яваад очиад хаалгаад багшаад харлаа ийм гоё одоо ингээд сайн сургаал хийжсэн энэ бүхэн маань одоо тэгээд ингээд эргээ бодоход миний ээж шиг маань тэр үед яг ээж шиг маань их шиг маань ийм сайхан гоё халуун дулаан уур амьсгалыг ингээд мэдүүлж чадсан байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо би энэ ийм сайхан мэдрэмжийг мэдрээд ингээд байна гэдэг чинь би одоо яг л энэ сургуулийн нэгэн хүн нэгэн гэр бүлийн гишүүн гэж гэрээр ярих юм сургуулийн ярих нэгэн гэр бүлийн гишүүн юм байна гэж л би одоо ингэж хүлээж авдаг байсан. 30-аад жил хамт ажилласан Монгол хэлний багш туулагч тэр бол өстой 30 жилийн багшийн найз. Тэр найзаараа бас гаргадаг. Маа туулч бас тийм нэг юу штэ төлөв одоо малчиг одоо бас нэг хурдан байхгүй. Тэ юмд айгүй улс хууртай хамтдаг. Намайг нэг 3 дуурсны дараа дуурдаг. Тэгээ тэр найз маань бас надад бас амьдралын замд маш сайн найз болсон. Гээд бас олон хүн байна л та. Дорнод аймгийн хөнгөн атлетикийн багш нарын дунд бол тухайн үедээ Дааган Бажи гэдэг нэртэй болсон байлаа. Дааган Бажи гэдэг үгийг нь бол анх би мэддэггүй байлаа. Яагаад Дааган гэж нэрлсэн бэ гэх. Тэгээд бусад нэг тамирын багш нараас сонсч явахад бол Баяр Жаргал бол бага наснаас нь хүүхдийг бол үнэхээр даах шиг болгодог. Тэр юугээрээ бол Дааган Бажи гэдэг нэртэй. Миний тулгцэг тэгээд найздаа ажлын амжилт хүсье. Мөн тэгээд хамтдаа олон жил явж байгаа ямар ч тэтгэвртэй цуг гарах бах
Ялтан авчирч маань бас намайг бодох юм бол хөгжимдараа минь театрт бас одон жил бас бүжигч байж байгаа урлагийн тайзан дээрээс ингэж ирж миний өмнө ажиллаж исэн байсан. Тэгээд одоо тэр багш маань надад одоо сайхан боломжийг нээж өгч чи чадвараа харуулах хэрэгтэй. Чи одоо маш их чадвар чамд байна гэд. Тэгээ чи энэ чадамжаа харах хэрэгтэй. Чамд дуугчийн багш гэдэг энэ мэрэгчлэлтэй би чамд туслая. Би ихчийн хувьд чамд туслая гэд. Манай ихчиг маань одоо яг ингээд надад ханддаг байсан. Чи ингээд дуугаа ингэж заа, төдвөр ангийнхан чи ингээд байна. Тийм ангид ингэж заа. Тэгээ төдвөр ангийнхныг авч ороод ингээд урлагийн зааланда ингээд давтуулаа. Хэрвээ бүжиглж чаддгүй байж болно. Тэгвэл би бүр бүжигч чаадрал бүжигч яаж чиг. Тэгээд хүүхдүүдтэй ингээд яаж ингээд ийм сайхан гоё ихч хүний сайхан ийм сайхан сэтгэлээ надад ханддаг байсан. Мөн одоо Мэндвэр өгш байна. Болдогшийн дараа бас захирал манай Мэндвэр захиралч их тогтун тийм одоо 50 хүн шүү. Тэгээд ч нэг хөгжилтэй юм ярих юм бол ингээд 2 хүн одоо 2 багш муудаад орох юм бол тэгээ хооронд энэ тэглээ энэ дадаа гэж орно шүү дээ. Тэнгүүд чинь зогц гэдэг хоёуланг нь ерөөсөө нүүрээ хардггүй шүү дээ. Зогц хоорондоо зогц гэдэг. Ерөөсөө бид одоо орсон хүний 2 хүний нүүрээ харахгүй зогц гэдэг. Тэгээ нөгөө 2 хүн бүр араа ядаад 2 үнийг харж байгаа. Тэгээд зогцол гардаг шүү дээ. Би бол бас өөрийгөө маш чадтай гэж боддог. Би анх багш болчиход байхад надад маш их итгэл хүлээлгэж сургуулийн удирдлага болдогс маань, медрокс маань удирдлага надад итгэл өгч анги даалгаж исэн. Тэгээд тэр төгсгсөн ангийн маань 2 хүүхэд бие даамжийн дээд сургуульд явж, 3 хүүхэд бие даамжийн дээд сургуульд явж, 2 нь сургуультай иргэн ирж багштайгаа зөв мөр зэрэгцэн хөдөлмөрлж исэн. Бас сайхан дурсгалтай үе байдаг. Тэр шавнар бас эргээд багш болоод одоо ингээд хөдөлмөрлөж байна. Тэгээд одоо манай 8 дугаар сургуулиас төгссөн анхны төгсөгчдөөс хойш бид нэр 3 үеийн багш нар бараг болоод одоо ажиллаж хөдөлмөрлөж байна. Тэр багшин гэдэг чинь л бусдаас онцгой шүү дээ. Ер нь тийм ээ. Хүний соён гэгэрүүлж байгаа хүнд мэдлэг мэдээлэл өгч байна те. Тэр хүний хүн болгохын төлөө одоо ажлын багш хүмбэл чин сэтгэлээс одоо ажилладаг байхгүй юу? Одоо хаач орсон дандаа шавнар таар. Одоо дэлгүүрч орсон шавнар таарна. Эмнэлэгт орсон ч төвөө багшаа сайн уу? Би ер нь сургууль дээр байхад хүүхдийн донд байхад одоо нааз жаргал чинь юу гэвэл би тэгж л хэл. Энэ хоёрыг анх олимпиад яваад хүртэл медаль аваад Хотгон талаатын цуг яваад аваад ирэхдээ ирчээд утгын зүйлийн олгон дээр ирээд багшаа танастаа баярлж явдаг шүү 8 дугаар сургуулийн багш нар ихтэл надад бүдээс байлж гарч ирсэн. Үнэхээр гоё. Бас багш нарыгаа мартдаггүй юм байна. 8 дугаар сургуулаа бас мартдаггүй юм байна. Тэрэнд л аягүй баярлж ирсэн. Миний хүүхдүүд ийм сайхан явж байгаа, мундаг явж байгаа маш баярлалаа. Чиний сайхан уцтай болсон ба штэ. Уцаар ингээ шав мэдлэгээр бүр дээшээ өгчөж байна штэ. Намайг мартаагүй. Тоогж ийн гэж ингээ боддог байхгүй юу? Сайхан л да 70,000 шавнараараа бахарх юм те. Тэгээд хамгийн одоо сэтгэл хөдлөсөн, сэтгэл догдлуулсан, хөдлөгсөн тийм үуч бол хүүхд амьдралаа шийдэж байгаа хүч. Одоо нэгдүгээр даасан анги 40 жил даагаад төгсөж байгаа ангийн хүүхдүүд эсвэл одоо 7-8 дугаараас ингээс эхлээд 4-5 жил хийм заагаад хийм мэрэгжлийг сонгоод, эмч мэрэгжлийг сонгоод явж байгаа хүмүүс чинь миний гараар л явж байгаа шүү дээ. Тэгээд надад итгээд 4-5 жил сонгоно явцсан хүүхдүүдийнхээ хувь зээг шийдэж байгааг тэрийг харах бол хамгийн тийм одоо догтлсон хүч байдаг. Тэгээд хүүхдүүд маань стил шалгалтанд ингээл өндөр оноо аваад чигсаал те эхнээсээ өөрийнхөө хүссэн сургуулиудаа аваад гарч ирэл ямар баяртай зарим нь бүр уйлаад гарч ирдэг. Тэгээд тэр хүч бол хамгийн сайн гэж. Улаанбаатарт байгаа манай ангийн хүүхдүүд намайг эргэж юм аа. Эргээд одоо сайхан бүр гахшаа тэрахлаад өрөөний гисэг байцгаад байгаа. Хөгжилтөд нөгөөд чи. Тэгээд тэр хүүхдүүд ингээд дараа ирээд намайг эргэж яа. Тэгсэн манай байрны маань хөтгөж байна. Одоо сайхан юм аа гэдэг. Ямар юм сайхан байна вэ гэдэг. Чи нөгөө хоргон дарга явсан бол чамаа одоо хэн ч ингэж доод ирэхгүй шүү. Тэгээ багш юм гэдэг чинь одоо үнэхээр гоё юм аа. Ямар ч гоё юм дээ. Ямар ч гоё ярьдаг хүүхдүүд үү гэж юм хэлсэн. Бүр одоо аймгийн 1000 гаруй багшийн юу дотор театр цуглуулж байхад ингээд гэмт гарч ирээл надад ингээд сюрприз барьж ийсэн.
Одоо энэ дааж байгаа ангийн маань хүүхдүүд одоо 2 жилийн өмнө би нэг коридороор ингээд алхаад гараад ирсэн чи яг энэ коридороос эхлээд ингээд манай ангийн хаалт хүртэл ингээд бүрсэн ингээд таад ингээд нөгөө цаасаар зүрсэн зүрх ингээд битүү ингээд хэмс шиг асгацсан байгаа чи тэрийг хайжлахад хэмжнэ хөдөлмөрөө авах уу тий. Тэгээд тэгээд бид нар тэгж байгаа хөө багштай бид нарыг хайрладгийг бид мэддэг гэж. Тэгээ одоо намайг баярлуулж байгаа юм тий. Оо манай миний шавнагчтай аюу мондг шүү. Тэгээд ингээд заримдаа ингээд энэ мянгатын голоор өдр ингээд байшмуудын голоор ингээд явж байгаа. Гатнаа багшаа гэдэг дуудаад байхгүй. Ингээд харангуй хаана байгааг мэддэхгүй. Тэгээд дөрөв давхар 5 давхрыг порчгоор толгой нүүрэн тухажаад хөөш гатнаа багшаа наашаа хараач гэдэг. Ахаад ахаж тийч хүүхдийн ус нэг айл болохоор энэ гатнаатай мэдлий гэсэн юм сэтгэл байгаа. Би нөгөө олон хаанаас гурав мэдэх гээд ингээд тэмүүлээд байна гэж. Тэр хүүхд надтай мэдлэх гээд нүүр харуулах гээд би тэр хүүхдийг олж харах гээд ингээд байгаа. Тэр процесс чинь хамгийн гоё байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ би эндээс юу харсан гэхээр намайг энэ тэнд ингээд явж байгаа. Миний олон мянган шагнар, олон зуун шагнар маань намайгаа маш таагүй тий. Мэдчих واخгүй шүү дээ. Энэ хамгийн сайхан байна. Хамгийн сайхан. Энэ арчил одоо анхаа ялаад байсан тэр үед та тэгээд тэр үед бол манай чинь хамгийн одоо сүүлд баригдсан отхон сургууль гэж нэрлэгдэж явдаг. Тэгээд карантай сургууль гэдэг. Яг л нөгөө манай монголчууд Монголын одоо барилгын барьсан учраас каран анги орох явцсан гिचнэн жил болсон. Тэр каран дээр нь хүүхдүүд гараад тоглоно. Одоо багш нар чинь баян тэр каранаа хараа анилтанд цонхороо тэр гарчлаа энэ гарчлаа буу гэдэг одоо ерөөс тэр бол маш их ажиллагаа шаардсан бас нэг карантай байлаа шүү дээ. Сүүлдээ дүүл сондор гарцсан байсан карантай сургууль өдргээд тийм нэг хошин юм бас гарцал байсан. Зах зээлийн айгүй хүнд хэцүү юм хоор картын барааны үед байсан болохоор нөгөө нэг давхрын цонхнуудын шилэн дандаа алга болчихно. Өглөө хичээл ирэхэд байхгүй хулгай авцсан байдаг. Тэгээд бүр сүүлдээ нэг цохирлах шингэдэгсэн. Цементийг гурилтай зуураад ингээд сайн захаар нь сайн шав гэж дэгсэн. Тэгээд шаваад тэгээд зүйдэлтэй шилхий бити одоо юм бүтэн шилхий гэдэг. Нэг давхар зүйдэлтэй шилхийгээд хатан талдаа хийдэг байсан. Тэгээд бүр сүүлдээ хой талынхаа сургуулийн хой талыг яг талд нь хүртэл аачаад шар шавраар ингээд тойпуулаад ингээд хулгайд алдахгүй гэж яа шавж юм хоордсон шинж яваад шинийг хулгайчна гаднаас. Заримдаа тэгээд шинийг хагалсан байдаг байсан. Бас ангуудын цонхыг хагалдаг байсан. Ер нь одоо нийгэм эдийн засгийн нөлөө хүнд үед байгуулагдаж баригдсан сургууль байгаа шүү дээ. Тэгээд бүр тогтчол мөчөлтөд ер нь бол мэдээж дотоод байсан. Тэгээд анхандаа айгүй муухай нөгөө гоён зэрэглээ шиг тийм хамтай байсан шүү дээ. Хар нохоо. Тийм нэг бүлэг хар. Тэгээд нэг давхард орж ирэхэд нэг харанхой оргиал. Харанхой тийм хар ногоон бодогтой байсан. Тэгээд бүгдийг багш нар өөрсдөө хүчээрсэн. Тэгээд юм олдохгүй тэгээд хаана эцгийнх нь яг маа тийм ажил хийдэг хүн байна. Бас сургалаа тэгэл нэг юм бодогшин хоолох гэж хэцүүдэглэсэн шүү дээ. Маканатын ерхийн энэ вандаа чигээ чум хүүхэд нь уянгаа гэж манай анги байсан. Тэрний аав энэ арт талын өрөөгөө мэрэгжлийн хүмүүс төрж байгаагүй зориуд багшийн өрөө бий болгож байсан. Гэх мэт ингээд энэ сургууль одоо бас эсгийх хөлн дээр ихээхэн одоо тусалж байсан юм да. Тэр үчин дэн сургууль одоо бас глобал хавсан дээр өссөн доо. Хан маань 80 хүүхэд тийм бүр ингээд мөсдсөн байдаг гэсэн. Тэгээ наадлаар нэр энэ амар ахаар штэ. Амглан эрлэнгийн аав бүр мардагаас тийм шилэн хөвмөн зөөлгөд энд нь урдлаг хийгээд донд нь бүр битүү шилэн хөв хийж байгаа бид нар наадалт нь бариулж арай дулаахан болгочихсон. Амар ах чинь бас манай ингээд аягүй их нэмэр болчихсон ш. Тухайд аргуу нөгөө төсвийн хөрөнгө оруулалт тийм багтай яг эцэг эхчүүд яг багш нар өөрөөсөө энэ сургуулаа босгосон тий. Тэгээд мардагаас би бас нэг нөхөр мөхрөд ажиллаад сургуулийн ширээ мэрэ холж ирэл тэрэндээ бөө
Зах зээлийн шуурганд нөгөө үйлдвэрийн хот байсан хүнсний үйлдвэр Макамнад твсний үйлдвэр бүгдээс нь бүгд зогссон. Тийм учраас нөгөө бүгд ээж аав нь ажилгүй болсон учраас яг тэр эрс одоо өрхийн одоо амжиргаа болд оршилж штэ. Тэрээс юу л хэрэгтэй бичгийн цаасч ийсэн хадаас ч ийсэн хамаагүй та нараас авчирж өгч игээд гэсэн. Бид нар чи бас боломжоор юм авчирж өгөх санаа сэтэл. Хятад явж бичгийн цаас авч яж бас бичгийн цаас нэгс нэмэх байдаг байсан маа тий. Тэгээд тэр нэгт хардаг. Энэ талд нэмжсэн аргалынх нь нэгт харагдаад гэр яагаад уудаг тийм цаастай байсан. Тэгээд бичгийн цаас авчиж өгсөн чинь бөөн баярлаад энэ чухал бичиг баримтыг энэгээр дээр бичин шүүгээд бичих хэрэгтэй өгчээсэн. Тийм юм ховор байсан шүү дээ. Тэр энэ тухайн үеийн нийгмийн байдлаар үнэхээр үндэсэн 7-ны бараатай одоо тийм үе байлаа шүү дээ. Тийм учраас юм ховор. Тийм учраас одоо ээж аав нь ажилгүй. Тэгээд одоо яаж одоо тэр эмзэг бүлгийн одоо эрсдэл ээж аав нь ажилгүй учраас хүүхдүүд маань эрсдэл бүлэгт орох гэдэг шүү дээ. Тэр хүүхдийг яаж тэр одоо эрсдүүлэхгүй байх вэ те? Яаж хүчрхийл дүртүүлэхгүй байх вэ? Яаж одоо тоглоом тэр үед бас PC тоглоом гэж гарч ирсэн шүү дээ. Яаж тэр PC тоглоомд онтуулахгүй байх вэ те? Яаж одоо энэ эрсдэл бүлгээс аврах вэ гэсэн ийм л одоо ажлуудыг хийж исэн байна. Гэтэл бол ийм л эрсдэл бүлэг гэдэг бол одоо сайн сургууль гэхээр хүүхдүүд чинь нөө эцэгчүүд чинь хөдөөнөөс ингээд оруулаад ирдэг. Одоо 9 дугаар ангийнхаа хүүхдэд 2 дугаар ангийнхаа хүүхдийг даатгаад байр хөслөд яваад өгдөг. Тэгээд тэр одоо эдгээр л төхөөлнө. Тэгэхээр 9 дугаар ангийн хүүхдэд маш их ачаал ирж байгаа. Тэр гэрд хийн юу болж байгаа? Бөөнөрөө нийлээд PC тоглож байгаа юм уу? Бөөнөрөө нийлээд одоо тийм ээ янз бүрийн одоо кино ши үзэж байгаа юм уу? Бид мэдэхгүй шүү дээ. Тийм учраас одоо анги удирсан багш нар бол айгүй их сайн ажиллаж байсан. Ерөөсөө ингээд баг дээр нь бүртгэл хийгээд баг дээр байгаа шүү дээ. Хэний бүртгэлтэй байна. Тэр бүртгэл дээр нь ажиллаад ерөөсөө оройн цагаар багш нар нэргэх ч юм уу тий. Тэр бүдгийн эцэг эхчүүдийн байнга дуудах ч юм уу. Цагдаад одоо тэр хүүхд эрэмтүүлсэн байлаа шүү дээ. Тэнгүүд цагдаад очиж мэдгдэх ч юм уу тий. Ингээд цагдаа хүүхд хоёрын хооронд асуудлыг шийдвэрлэх гээд өө одоо тэр үед тухайн үед одоо яаж шийдэж ирсэн тий. Тэгээд ямар ч гэсэн тэрний арга гарцсан байдаг л байсан. Уламжлалт урлагийн үйлчлэг нэг хүн дуулаад нэг хүн бүжиглээл нөгөө 3 хүн одоо яа хөгжим тоглоод ингээд болцдог байлаа шүү дээ. Тэрийг одоо анх одоо манай аймагт бол эвдэж гаргасан манай сургууль юм байна. Тэгэхээр манай сургуулийн хамт олон бол үнэхээр хөдөлмөрч гэдэг нь энэ дээрээс харагдаж байгаа. За тэр 20-30 хүүхдийг анги нийтээр нь хоороод ингээд 2-3 хоолоо салгаад дуулна. Тэгэхээр манай сургуулийн хамт олон бол үнэхээр хөдөлмөрч гэдэг нь энэ дээрээс харагдаж байгаа. За тэр 20-30 хүүхдийг анги нийтээр нь хоороод ингээд 2-3 хоолоо салгаад дуулна. 20 одоо 24-өөр нь бүжиглүүлнэ.
те хосоо 12 хосоор нь бичглүүд нь ангаар нь одоо шүлэг уншиж нэг хэсэг нь 10 нь одоо их орон шүлэг уншаал одоо те их орон шүлэг ингээл 3 хуваал ингээл 30 40 хүүхд ингээд нийтээр шүлэг уншдаг. За энэ ийм одоо урлагийн үйлчлэгийг бол анх масаар нь хөгжүүлнэ гэж ингэж гарч ирсэн юм аа. Яг тэр масаар нь хөгжүүлэх юу бол яаж гарч ирсэн бэ? Яг тэр эрсдэл бүлгийн хүүхдээ яаж ингэж хамт олон дунд нэгшүүлэх вэ гэдгээс үүдэж гарч ирсэн юм аа. Тэгээд одоо яг ингээ урлагийн үйлчлэг ингээд яваад ирэхэж хүүхчин урамшдаг юм байна. Ядаж ингээд нөгөө олон хүүхдийн дунд очиж ойсоо угаанаад цамцаа хэрэггүй цамцтай очино тий. Тодорхой хэмжээнд үсээгоо янзлан. Тэгэхээр чи эн чинь зөвхөн дуулахтай биш байгаа. Их масаар хөгжүүлдэг гэсэн байна. Тийм. Одоо шахалцжсэн масаар нь согдаг. Бид нар чинь бараг хасаа намрахгүй байсан гэжтэй. Тийш. Ямар шахалт шаардлага өөрөөсөө сайн дураараа ажиллаж байна. Өөрөөсөө сайн дураараа юм. Тийм. Түүгээр явдаг байж тийм. Хасаа өдөр гэрээс ажилтаа гэж дараад тэгээд өдөр чинь цаг дээрээ тарч авах тийм өнгөрөөлтэй ажиллатай тийм. Тэгээд юм яриад байсан. Дэвтрээ өргөтэй ажиллана. Яаж одоо хөгжил төлөвшүүлэх вэ гэдэг дээр бол бид нараас хамтран ажиллаад олон нийтийн байгууллагаар ерөөсөө хүүхдийг нийгэмшил төлөвшүүлж болох юм байна. Хамгийн нэгдүгээр. Хоёрдугаар урлагаар бол хүүхдийг бас нийгэмшил төлөвшүүлж болох юм байна. За гуравт нь бол ерөөсөө багш эцэгчүүдийн дунд сургалт ингээд явуулбал бас болох юм байна гэсэн ийм гурван чиглэлийг барьж ажиллаж ирсэн байгаа юм. Манай ангин байгаа. Энд ч одоо 2-3 анги дагаж оруулж төгсгсөн. Сайн байна. 2013 онд сургуулийн маань дутуу баригдсан байсан өргөтгөлөө мэдээр маань үзэж бариулж ирсэн. Тэгээ одоо яг энэ өргөтгөлийн нь авахаар явж байна. 3-2 давхар баабараа тий. Энэ бага энэ өргөтгөл баригдсанаар одоо хичээл хайртай юм шиг дөрмөөр нэмэгдсэн. Дөрмөөс ахад танх нэмэгдсэн. Тэгээд энэ сургуулийн хүчин чадал бас нэмэгдэж байна гэсэн үг байна. Ер нь бол нөгөө одоо энэ сургууль дотор байж байгаа одоо чинь нөгөө өмнөх төгсөгчдийг ер нь бол мэдж байгаа дээрээ алдаршуулах хэрэгтэй. Сургууль зөвхөн одоо ажиллаж байгаа хүмүүс юм биш төгсөгчдийн сургууль байгаа шүү. Тэгэхээр энэ төгсөгчдийн амжилтыг яг бид хэдийн баг санаарчилсан зүйлтэй. Тэгээ энэ дээр одоо ингээд харахад чинь бол тухайн үед одоо оюун байдал явж байгаа үстэй тий. Тэгээд дундуур нь бол манай нийтээр орж ирээд оюун урамчин гэдэг бол манай мөнгө цуул өдр гэдэг хэн одоо яаж ажиллаж ийж вэ гэдэл харагдж байгаа үстэй. Дундуур маань энэ хэсэг бол контор байсан, нарийнхан байсан. Одоо тэр үеэс хойш хөгжсөөр байгаа одоо бол яг иймэрхүү байдалтай болоод байж байна. Тэгээ манай сүүлд одоо сүүлийн захирал захирал маань бол тэр ер нь бол одоо төр засгаас ч тэр энэ багш нарыг одоо хөгжүүлэх их анхаардаг болоод юм л да. Тэгээд энэ орчин бол ер нь бол бид нар тавтай орчсон, орчин бүрдсэн гэж бодож байгаа юм. Нарамжаад яг одоо хурц ирсэнс хойш энэ сургуулийн өнгө зүс одоо энэ орчин бол маш их өөрчлөгдсөн. Бас эмэгтэй хүний тэр сайхан торгон мэдрэмж байд юм байна гэдэг би ерөөсөө орж ирэнгүүтэл анх 2-3 жилийн өмнө орж ирэнгүүтэл мэдэрчээсээ одоо бүр сайхан болсон байна. Албан газар байгууллагч нь сүлддүү гэдэг юмтай болоод. Тэгэхээр тэр тийм нэг сүлддүү нь бол 8 дугаар сургууль байх шүү дээ. Тэр 8 дугаар сургуулийн эргээд нэг бодорс үг мөн чи янз юм шүү. А энэ их гоё. Тэгээ одоо ингээд
та нарын тэгээд энэ төгссөн манай ангийнхад тийм төгссөн хүмүүс одоо сүүлдээ нэлээд одоо тарах ангийнхаа үйлдэл. За 8 дугаар сургуулаад болнаа. Тэгээ бүр хүүхдүүдийн одоо зүрхэнд болсон тийм дуу. Энэ дуу зохиохын тулд тэр хүмүүс тэр сургуульд олон жил хөдөлмөрсөн. Анхнаас нь эхлээд л тоос шороотой зууралдаад л өссөн. Тэр хүүхдүүдтэй анхнаас нь эхлээд аваад ажиллаж эхэлсэн. Энэ сургуулийн бүх муу сайхныг мэддэг. Тэгээ сэтгэлээсээ тийм юм уу мэдж байгаа хүн тэр дуугаа сэтгэлээсээ хийсэн учраас тэр хүүхдүүдтэй ард түмэндээ хүрсэн сайхан дуу болсон. Монгол хэлний одоо гончны багш маань. Одоо яг энэ цогцол байна. Энэ цогцол гэдэг энэ цогцол нумаараа нотон цогцолс юм. Тэгсэн чинь энэ дууны үг ингээд сарайт сайхан бичсэн дууны үг авчираад. За чи гатнаа чи ингээд өвжмө аваад хараад ирээ. Тэгээд нөгөө дууныхаа үг ингээд гончны багш маань гоё үг гоё шүлгэлээс гоё яруу найгаар уншаа. Тэгээд одоо нөгөө тог үлдсэн кашиго энэ далд төгтм асаж болохгүй. Энэ шиг гүйж яраад би яга баян гэсэн. Баяна авчирч байгаа гэдэг аяа болоо хийдэг. Тэгээд даах нь 8 дугаар сургуулийн дуугаа. Анх удаа одоо яг энэ сургууль дээрээс бид анх удаа аялж дуу болгож ингэж одоо ихэлсэн түүхтэй байдаг юм аа. Синдэгүний 8 дугаар сургууль. Энэ бол одоо миний брэнд үг. Энэ бол миний зүрхний бичээс гэж ирдэг те. Ийм огшиж би зүрхний бичээс үе үеийн сайхан олон сайхан шавнар. Үе үеийн олон сайхан багш сургууль хөгжүүлэгчтэй маш их талархаж баярлж явдаг шүү та бүхэндээ. Тэгээд би одоо энд нэг л зүйлийг хэлье. Миний гарыг мань ганцганд, хөлийг мань дөрөөнд. Тэгээд багш гэж намайг хүндлэх ийм сайхан нэр алдрыг хайрлсан сургуулийнхаа хамт олондоо үнэхээр их талархаж байна. Та бүхний юу сонсон эсвэн хүслэн сэтгэлдлэн бүтэж бичгийн эрдэн тань тэгш бэлгийн нүд тань хурц байхын үлзийтэй сайхан нэрүүдийг дэвшүүлье. Та бүхэн маш их баярлалаа. Замыг зааж өгч та ороод
баг